Технологи нь зөвхөн шинжлэл биш. Амьдралын хэв маягийг өөрчилдөг. MobiHome нь ухаалаг шийдлүүдийг орон сууцны хэрэглээтэй нэгтгэж, технологиг өдөр тутмын амьдралын салшгүй хэсэг болгож байна. Үр дүнд нь салбарын үйл ажиллагааны логик үндсээр өөрчлөгдөж байна. CNBC Global Changemaker Technology and Industry Impact шагналыг Mobicom корпорац MobiHome гардуулж байна. Самнитд хүрэлцэн ирсэнд баярлалаа. Бас баяр хүргэе. За маш их баярлалаа. Тэгээд одоо бидний хувьд бас ийм нэр хүндтэй шагналыг австай маш сэтгэл хангалуун байна. Тэгэхээр ерөнхийдөө бол үйл хөдлөх хөрөнгийн салбарын зах зээлийн талаар өнөөдөр бид ярилцлаа. Тэгэхээр хөрөнгө оруулалт болоод хөгжүүлэгчдэд тулгарч байгаа асуудлууд, за дараагийн чиг хандлага, тренд гэх ийм сэдвүүдээр өнөөдөр бид нар ярилцлаа. Тэгэхээр хилцүүлэг нэлээд ингээд өргөн төвшөнд өрнөсөн. Эндээс харахад бол ерөнхийдөө одоо орчин үеийн хэрэглэгчид бол зөвхөн орон сууцыг сонгодог биш, харин амьдралын чанарыг сонгодог болчихсон гэдэг ийм дүгнэлтэнд хүрсэн. Моби нийтийн хувьд бол MobiHome гэсэн смарт бас технологиг нэвтрүүлж байгаа. Тэгэхээр энэ талаараа тодорхой ярьж, дэлгэрүүлж ярьж өгөөч. За өнөөдрийн үйл ажиллагаанд бол маш сэтгэл хангалуун байна. За мэдээж одоо хүн төрөлхтний хувьд бол үйл хөдлөх хөрөнгө ялангуяа одоо айл өрхийн хувьд бол тий одоо амьдарч байгаа орчин энэ маань бол маш чухал салбарын нэг. Тэгээ мэдээж Mobicom Group-ийн хувьд бол бүгдээрээ мэднэ харилцаа холбооны компани. Тэгэхдээ харилцаа холбооны компани маань дэлхийд арай өөрчлөгдөж байгаа. Тэгээ бид нар ойрын одоо жил ер нь бол тавьж байгаа зорилго маань технологийн компани болсон. Технологийн компани болохоор зорж ажиллаж байгаа гэсэн. Тэгээд технологийн одоо хэрэгцээ маань бүх салбарт байдаг. Ялангуяа одоо үйл хөдлөлийн салбарт технологийн хэрэгцээ маш их хэрэгтэй байна. За та бүхэн мэдж байгаа тий. Одоо өөрөөр холбоо цаашаа өргөжөөд хүний өдөр тутмын интернетийн хэрэглээ гар утас гэдэг одоо чиглэл рүү явж байгаа. За монголчууд бол гар утсаараа илүү одоо технологийн хэрэглээгээ харилцаа холбооны хэрэглээг одоо авж байгаа. Тэгээд Mobicom Group-ийн хувьд бол түрүүнд дурдсан технологийн үйлчлэгээ үзүүлэгч болох зорилготой. Тэгээд энд маань болохоор манай өрхийн одоо айл гэрийн хэрэглээнд технологийн нэвтрүүлэх бол бидний дараагийн зорилго байгаа. Тэгээд энэ маань бол манай технологийн компани болж одоо хувьсч хөгжих нэг юм чиглэл нь байгаа юм. Тэгээд энэ ч утгаараа бид өнгөрсөн жил MobiHome гэдэг брэнд анх зах зээл дээр танилцуулсан. За хүмүүс харах мэдэхгүй байж магадгүй Mobinity хувьд бол Монголдо анх удаа одоо шилэн кабелийн Japan гэдэг технологиг хөгжүүлсэн. За жил гарны өмнө Монгол анх удаа бас Монголын анхны 1 гигабит per секунд буюу одоо 1024 мегабит per секундын өндөр хурдны интернетийг бас айд үүдтэй санал болгож хэлжсэн. За тэгээд үүнтэй холбоотойгоор бас нэгэнтэй шагналыг тусдаа маш их баяртай байна. Тэгээд энэ шагнал маань бас тэгэхгүй бидний нэвтрүүлэх гэж байгаа смарт хоум гэдэг үйлчлэгээндээ бас уялдаа таваа гэж бодож байна. Тэгэхээр бид нар смартфоныг өдөр болгон барьдаг шиг одоо бид нар смарт хоумд амьдрах юм ирээдүрөө шилжиж байгаа юм байна. Тэгэхээр смарт хоумын шинэлэг шийдлүүдийг та дэлгэрэнгүй танилцуулж өгч. Мэдээж нэг бизнес эрхэж байгаа байгууллага бол ашиг орлого болох хэвээр хэрэглэж олох хэвээр тий. Гэхдээ үүнд бас давхар нийгмийн хариуцлага одоо дагалдах хэвээр гэж хууль бол юм байдаг. Тэгээд энэ ч утгаараа смарт хоум маш олон нийгмийн олон одоо энэ асуудлуудыг бас шийдэх юм шийдлийг бас санал болгож байгааг онцлог. Жишээ дурдах юм бол одоо айл өрхийн аюулгүй байдлын үйлчлэгээ байна. Айлууд маань эртээ одоо гэрийнхаа дотоод нөгөө нэг тэмцэлэг хийх зорилготой камерын үйлчлэгээ авч явна. За энэ камерын үйлчлэгийг авснаар одоо олон асуудал шийдэх нийгэмд байгаа асуудлыг бас шийдэгдэнэ гэж харж байгаа. Жишээ нь одоо гэртээ нохогоо амтлаа ганцаараа үлдээх. За магадгүй зарим нэг эцэгчүүд маань хүүхдүүдэд хүртэл гэртээ үлдээд явдаг шүү дээ. За настай аав ээжигээ бас үлдээх. Тэгээд одоо мэдээж харилцаа холбоо нь хичнээн хөгжсөн ч гэсэн одоо тухайн гэр доторх одоо үйл явцыг бас ингээд хянах те ямар нэг асуудал үүсгэхэд одоо тухайн үед мэдэгддэг ийм бичлэг бас монголчуудад зориулаад гар утсан дээрээсээ хянах те өөрийнхөө одоо ухаалаг телевиз дээрээс хянах боломжтойгоор бас үйлчлэгээ бас нэвтрүүлж байгаа. За дараагийн маань бас нийгэмд бас их чухал нэг үзүүлэх ёстой гэж үзэж байгаа нэг үйлчлэг маань болохоор агарын бохирдлыг хэмждэг. Одоо ийм сенсор гэмүү мэдрэгч бас бидэд санал болгож байгаа. Энэ маань мэдээж нэг одоо
гарын бохирдлын хэмжээ, за гэр доторх гарын угаарын хийг илэрдэг тий. Угаарын хийг хэмжээ хэсгээр гар утсан дээр дохио өгдөг, адаар нь тоглодог. Ийм үзэл хөтөлсөн байгаа. За дээрэс нь мэдээж нөгөө нэг ахуй уулгай одоо тий хаалга цонхны мэдрэгч байна. Мэдээж нөгөө нэг юм одоо өсчин хүний өдөр тутмын хэрэглэн шүү дээ. Наар одоо ямар нэгэн байдлаар одоо орон гэр тусаадаг тохиолдол байдаг тий ажил дээр байж хаад тусаад. Тэрийг бас мэдэрдэг юм шээс шүү. Хүний одоо айл гэрийн гишүүн бүр одоо зориулсан ялангуяа тийм маш хэрэгтэй үжиг дээр зах зээл дээр нэвтрүүлж байна маш тэгээд За тэгэхээр амьдралыг илүү хөнгөвчиж технологийн шийдвэр тулгуурлан хавцтай болгож байгаа танай хамт олон цаашдаа ажилтны амжилт хүсье. байна.